Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт диплом шаарддаг ажлын байр руу чиглэх төлөвлөгтэй байна. Энэ он шинээр бий болох ажлын байрны 25% барилгын салбар эзлэх төлөвтэй байгаа бол жижиглэн худалдаа болон бөөний худалдаа мөн боловсруулах үйлдвэрлэл үнийн араас зогсож байгаа юм. 2018 онд 76.4 мянган ажлын байр шинээр бий болох судалгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс танилцууллаа. Хамгийн эрэлттэй 20 мэргэжил барилгын туслах, засалчин, шаварчин, хамгаалагч, борлуулагч, худалдагч зэрэг мэргэжлүүд багтсан байна. Харин дээд боловсролтой мэргэжлээс зөвхөн нэгтлэн бодогч, барилга болон хийн хоолойн инженер оржээ. Ийхүү 2018 онд ажлын байрны захиалга хангалттай байх нь. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлтийн зөрүүнээс шалтгаалж ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байгаа юм. Түүнчлэн ажил олгогчдын хувьд цалингаа нэмэх, ажлын байрны орчноо сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин ажил хайж буй иргэдийн хувьд мэргэжлийн уур чадвараа дээшлүүлэх, хувь хүнийхээ зан чанарт анхаарах шаардлагатай болжээ. Нийтлийн дэлгэрэнгүй манай сонины пүрэв гарагийн дугаараас уншаарай.